Сайн бацхан уу эцэгчүүд хүргэдэг видео зөвлөмж маань энэ удаагийн дугаар эхлэх бэлэн боллоо. За өнөөдрийнхөө дугаараар сурагчдын амралт эхлэх гэж байгаатай холбоотойгоор ерөнхийдөө эцэгчүүд маань зуны амралтаараа хүүхдүүдтэй юу гэж өнгөрүүлэх вэ тий. За мөн зуны амралтаар нь хүүхдүүдийнхээ юунд нэлээд анхаарах хэрэгтэй вэ гэдгээр бяцхан зөвлөмж хүргэе гэж бодлоо. За миний хүргэх эхний зөвлөмж бол хүүхдтэйгээ та заавал цаг гаргаж ярилцаарай гэж хэлмээр өдөр болгоно. За одоо ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор бүх зүйл онлайн хэлбэр шилжсэн. За хүүхдүүд маань хичээл сургуультай авчдаггүй нэлийн удаан хугацаатай гэртээ сууж өнгөрүүлж юм. За үүнээс шалтгаалаад одоо бусдад харилцах, өөрийгөө илэрхийлэх тийм энэ одоо сэтгэл зүйн хэрэгцээг хангаж чадахгүй байгаагаас шалтгаалаад хүүхдүүд маань сэтгэл зүйн хувьд нэлээд давтаргүй, уртай уцаартай болж юм тийм учраас хүүхдтэйгээ заавал цаг гаргаж ярилцаарай гэж хэлмээр байна. За тэгээ мэдээж хэрэг хүүхдийнхээ сонирхдаг зүйлийн талаар тий за зуны амралтаараа бас шинээр юу хийж үзмээр байна гэх мэтчлэн маш олон сэдвүүдийн хүрээнд ярилцах боломжтой байна. За хоёр дахь зөвлөмж нь болохоор мэдээж хэрэг дасгал хөдөлгөөн байгаа. За эцэг эхчүүд маань өөрөө дасгал хөдөлгөөн хийхэд хүүхдээ уриалаад тий хамтдаа одоо ууланд алхах, дугуй унах, сакс тоглох ч гэдэг юм уу тийм эмэгтэйтэй дасгал хөдөлгөөн өдөр болгон хийгэрээ гэж хэлмээр байна. Тэгэхгүй бол хүүхдүүд маань ингээ өдөржингөө нөгөө нэг гэртээ суугаад ахаар энэ маань эргээд одоо бие физиологийн эрүүл мэнд, сэтгэл зүйн эрүүл мэнд ч гэсэн аюул сөргөөр нөлөөлдөг байгаа. Тэгэхээр дасгал хөдөлгөөн гэдэг бол хүнийг аюул тийм ирч хүчтэй тий аз жаргалтай байлгадаг нэг зүйл байгаа шүү дээ. Тэгэхээр дасгал хөдөлгөөн бол заавал хийгэрээ гэж хэлгээд байна. За 3 дахь зөвлөмж маань болохоор хоолой хүнсний хэрэглээ байгаа. За хүүхдүүд маань бараг өдрийн ихэнх цагийг одоо сошиалд өнгөрүүлж байна те. За мэдээж хэрэг суралцаж хийнэгэндээ мэдээлэл салцуудаар хэрэгтэй. Гэхдээ энийг яг үнэхээр зөв ашиглаж чадж гин үү гэдэг дээр эцэгч заашгүй хяналттай авах хэрэгтэй. Тэгэхгүй ингээд хяналтгүй яваад тахаар одоо сошиал дээр байгаа маш олон сөрөг мэдээллүүдийг унших те. За эсвэл удаан хугацаанд ингээд тоглох ч юм уу иймэрхүү байдлаас шалтгаалаад хүүхд маань өөрөө сэтгэл зүйн нэлээд давтаргүй болох янз бүрийн асуудлууд үүсээд байгаа. Тэгэхээр ухаалаг хүнсний хэрэглэн дээр нь заавал хяналттай барай. За тэгээд энийг хянахад танд туслах маш олон аппликейшнуд байгаа. Тэдгээрийг бас туршаад үзээрэй гэж хэлмээр байна. За дөрөв дэх зөвлөмж маань болохоор мэдээж хэрэг зуныхаа амралтанд ер нь ингээ хүүхдүүд маань юуг илүү шинээр сурч мэдвэл хэрэгтэй байна гэдгийг нь олж хараад дэмжиж туслаад өгөөрэй гэж хэлмээр байна. За хичээл сургуультаас илүү ер нь ингээ хүүхд маань бусдад хэрхэн харилцах уу тий за өөрийнхөө сэтгэл хөдлөлийг хэрхэн зөв ойлгож ухамсарлаж таньж мэдэж удирдах уу гэх мэтчлэн яг ийм soft skill-үүдийг хөгжүүлэх сургалтуудад бас хамруулах нь маш хэрэгтэй байгаа шүү гэж хэлмээр байна. За 5 дахь зөвлөмж нь болохоор 9-өөс 12 дугаар ангийн хүүхдүүдтэй эцэгчүүд маань хүүхдтэйгээ мэргэжил сонголтын талаар заавал ярилцаарай гэж хэлмээр байна. Тухайн хүүхд маань өөрөө юу сонирхоод байна, юунд илүү дуртай байна гэдгийг нь асууж тодруулаад хүүхдтэй хараахан мэргэжлээ сонгоогүй байгаа бол зуныхаа амралтаар нь сайн дурын ажил хийлгээхтэй өөрийнхөө сонирхож байгаа ажлын байран дээр нь одоо дадлага хийлгэх гэх мэтчлэн тэр мэргэжил сонгох үйл явцад нь туслаж чиглүүлэг өгөөрэй гэж хэлмээр байна. За энэ удаагийн зөвлөмж маань энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар дахин уулзлаа. Түр баяртай.